За та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол хагасан өдөр 5 сарын 4-ний өдөр. Бид гур ариун сүмийн гадаа ирсэн байна. Аав нарийн сүм рүү орсон. Нэг хүний нэг ажлыг хийх гээд орсон. Тэр хооронд ээж хүү хоёр гадаа хүлээж байна. Гадаа гарах гэсэн чинь жоохон салхитай байна. Тийм учраас машиндаа хүлээж сууж байна. Та бүхнэр сэнсэх юу вэ? За тэгээд өнөөдрийн төлөвлөгөө бол за идэ унтээ. За өнөөдрийн төлөвлөгөө бол аава гарч ирэхээр нь бит гурав дэлгүр орно. Тэгчээд бодвол юм идэх баг. Тэгээд өөр чи юу гэж бодож байлаа. Утасныхаа галерейг нэг сайхан цэгцэлмээр байна. Энэ зүгээр замбраага алдаж байна. Хэдэн мянган зурагтаач байх. Энэ хүзүүний энэ нуглаасыг яаж энэ хүрчлээг арилгамаар байна. Хүзүүнийхөө арьс чинь харчил хөмдөө биш. Хангаштай юу. Энэ хөмсгийг харин хортны зам дээр зурсан штэ. Юу байгаад айж имиж явах хэрэгтэй шүү юм бүсгүүчүүдээс өөр юу ч чадах юм бэл. Окей. Гадаа нэг арай гайгүй салхи мэл намдчвал гарчмаар хаан тэрэн дээр нь суулгаад энэ хавьж байгаа ойлгочмаар. Арай салхитай. Машин хөдөлж энэ төр. Энд ч одоо өнөөдөр ууг нь овоо гайгүй дулаахан байна л гэсэн. 25 хүрнэ гэсэн байсан. Уг нь Мэргэн чи миний влогод нэг ганц хоёр үг хэлчихэж. Мэргэн. Хөөе. За тэгээд тийм байна. За бид гурав ирэх газар ирсэн байна. Аав нь мойл орсон. Энэ хүүхэд онтоод өгсөн. Ингээд явж байна. Найк орж ирсэн байна. Данч миний хайж исэн пүү залга. Тийм учраас гарцгаая. За та бүхэн нэр юу гэж бодож байна? Энэ бол хүүхдийн живсэлдэг. Йой. Саний арсын том дэлгүүрийн чинь нойлн энэ. Энэ баахан хүмүүсээ болохоор амар сүртэй бичиж чадахгүй байна. Коридорчик нь журлангийн коридорчик юм гоё байна. Хоцолдог өрөө шиг л кабинет нь юу ч гээд байгаа. За ингээ гадаа хүлээлгийн танх юм аа. За энд нэг юм болоод тах шүү гин. Зургийн юу юм бтэ? Зургийн үтсгэл юм уу юу юм? За энэ хавьд нэг манай таньдаг хоёр хүн явж байгаа хэвээр. Энд явж. Манай таньдаг хоёр хүн явж байна. Үгүй тэр царайг. За юм байна. Хане 08 гоё юм биш үү? Дотроо. Тэр бацаануудын жиг солидог хэсэг нь гэсэн чинь бүр зүгээр юуны нөө лобби бийж идэг нас том. За энэ гэр бүлийн нойлн энэ байна. Жишгэн хөөрхөн сул дуртай. Ой энэ гэр бүлийн гишүүн энд байна. Иш $1 зоос хийгээд памперс авт юм шүү байна. За энэ бол би байна. Тэгээ хилээ цайныхаа юм. За. Памперсаа солисон бит хоёр байж байна. Гарсгай. Энэ лог хийгээд ч юм сайн төвхтэй тэр. Айл байсгээл уцаа гаргаж ирэл. Одоо нөгөө лого хийж та одоо нөгөө бичлэгээ хийж та бодож байна.
Яшигтай юм шүү дээ. За энэ ингээд бахан гэр бүлийн ордог. Нойлын уруунууд нэ том юутай манай нэг таш тавьчих. Бэжидэг. Ингээ хүлээлгийн хэсэгт нь ингээд сууж идэг. За одоо гарч юм идцгээе. Маш их өлсөж байна. Энд чинь тэгэл хэдэн брэндүүд л байна дөө. Тэгээд нэг аимшиг үнэтэй брэндийнх нь нэрнээс цаашгүй. Лимнот иштэй. Нарантуул захаа самчлаа байна. Одоо энэ шүү дээ. Одоо ингэн China Town орно. China Town-ы ихтэй тоолны газар түрүүн орох гээд халттай байсан. Яа. Зэрэгэн дээр нь тавь. Бичлэг хийжсэн чи миний оцсон утраад нөхрийнхөө оцоор бичлэг хийж байна. Тураа тэгээд яваад олон дараад ирсэн. Үгүй мэрэгэн тэмцээ нэг зөөгч охин нь өөрийг нь тоогоо байсан ч юм хараснаар. Энэ яг намайг тоосонгүй гэсэн шиг хараад. За энэ ингээ China Town-ы хажуухан дэдэг Chinese Taste гэдэг хоолны газар байна. Энэ ингээ нааша цааш яг жоохон өөр харагдаж байгаа. Гэтэ амт нь бол гоё. Энэ зүгээр юм юутай өхөн махта бататай урга. Дажгүй амттай. Энэ юу лээ өндөг помидортой хурга. Надад бол давстаа санагдаад мишэлд зүгээр санагдаад байна. Тэгээ тэр цаана нэг юу авлаа. Жоохон халуун наваатай сүп авсан тий. Тийм энэ юу sweet and sour soup. Sweet and sour soup. Тэгээ тэрнээс бол энэ хүүхэд бас идэт амаа гэж. Ингэж байж байна. За бид гурав хоолны газраас гараад ирсэн явж байна. За анаа окейна. Өндөг помидортой хурга 10-аас за 5-аас. За би өндөг помидортой хургууд 10-аас 7 өгнө. За 10-аас 7 гэж. За миний хувьд за бас нэг тиймэрхүү 10-аас 7. Янз янз элдв аймаг хурцтай амт байхгүй яг л юм. Яг нь жоохон шарсан маяг нь гэдэг жоохон бараг хитрхи ингэвтер байгаа юм. Зарим газар чинь тийм биш. Тийм яаж удаа айгүй юм. Гэтэ боломжтой. Одоо бол жоохон давстаа санагдсан. За тэнгуүтэ нааша цаашаа. Нааша цаашаа нь бол би нэг бас нэг 6-7 гомно. 6-7. Тийм жоохон рич биш. Тийм ээ нэг орцсон жоохон цөөхөн юм. Тийм орцсон нэг цөөхөн. Одоо жишээлбэл ноо байхгүй. Лоо монтай тэгээд сүмний гоц харимстай өшөө хар мөв зүгээр их болохоор гоё юм шүү дээ. Жижиг минжүүтэй. Жижиг минжүүтэй. Бас гоё юм шүү дээ. Эдгээр чи тийм байхгүй. Бас жоохон цөөхөн юм тийм. Дамтнал яг боломжтой. Яг боломжтой. Тэр шүүл бол яг корнс гарч ихтэй. Дараа нь угаасаа нэг яг өтгөндүүл юу яагаад egg drops юм байна. Тийм ээ. Egg drops юм байна. Аа тэгээ дараагийн хаална. Egg drops. Өөрч юу явлаа? Тэр будаатай ураг бол яг юм. Будаатай ураг бол жагсаа аа. Харин өөр тэр одоо 10-аас 4 заа нэг хаа. Минийгээ сүртэй авах. чаав тэртэй монтлаа. Яа, мэрэгэн тал тэр будаатай ураг нь маш таалагдсан. Тэр бол энгийн амттай байсан болохоор угаасаа тэгэл. Минийхөө яаж ч салхи ороод салхи зохиолоод одоо нам явах юм байна л да. Тэгээ би тур ууг нь нөө хүнсээ цуглуулах хэрэгтэй юм. Тэгсэн чинь ядраад гэртээ ирж унтахаа шийдлээ. Гэртээ ирж унтж байгаа тэгээ орой гарнаа. Walmart ч орой 11 хүртэл ажилтдаг юм чинь. Тэгээд тарлуу бишээ гэрлүүгээ харж байна. Одоо хэдэн минутын дараа очихвүлээ? 10 гаруй минут. 10 минутын дараа очино. 11 Ингэрэг унтлаа. Унтчих. Одоо хамаа дулаахан болсон. Ингэж харахаар нүд нь ханаастай. Инхээр нээлттэй. Ямар амар юм бэ? Нэг фото тавьчихсан. Ямар амар юм бэ?
цаан тас ёо машин зэрэг юу ч зэн. Тэгээ Chinatown хажууд нэг шин ямар маркет гинөө юу ч гинөө нэг R&F гэсэн нэг тийм маркет Asian market том. Тэгээ гоё юм болоо гэдээ орсон чинь зүгээр нэг шал өөдөртэй газар. Тэр зүгээр ресторан ажилладаг газрууд тэндээс юм авахд тохиромжтой л юм шиг шүү. Бараг юм агуулгах шиг зохион байгуулалттай болохоор бөөний худалдаа гэдэг. Тийм бөөний худалдааны төвшин юм байна. Тэгээд нэг трактортай намтлагч байгаа юм болов гэсэн чи байхгүй. Дарсан сум мөг байгаа юм болов гэсэн байхгүй. За өнөөдөр тэгээ гадаа бол өстэй янз бүрийн дулаахан байна. Ер нь энэ 7 хоног жоохон сэрүүфтер байсан нэг 10 эдтэй байгаа гэсэн. Одоо бол нэг 25-тай байгаа. Маргааш бороо орно гэсэн байсан. Нөгөөдөр болон нөгөөдрийн цаад өдөр бас бороотой гэсэн байсан. Өнөөдөр уг нь бассейнд орё гэж бодож ирсэн. Тэгсэн чинь амжсангүй. Дараагийн бүтэн хагасанд бас амжихгүй юм биш үү? Бассейн орох заяа тавих юм байна уу? Заяа тавилаа алгоо. Энд ирээд 2 жил болж нэг ч удаа бассейнд орсонгүй. Орно гэж яриа л гэж. Тэгээд хагасанд ингэж тэгсээр дуусчихсан. За би үсээ бас дахиад юу юм аа? Будна одоо энэ ч будаад 4-7 хоног баг өнгөрч байгаа. 4-6 гэсэн юм. Миний энэ цагаан ус нь үрээ дааш вообще гараад ирсэн байгаа юм чинь би бодохгүй л болохгүй шүү дээ. Тэгээ шүү дээ. Оросод байхад миний өсний өнгө амар гоё байсан. Яг тэр өнгөөл гарах гэ. Тэний жоохон шатламаар байна. Тийм шаргалт. Одоо тэр будгаар чинь дахиад бодглоо яг гоё цайвар арах байхгүй. Харцгаая. Та өөрөө бодож өгөх нэ штэ энэ. Мишель миний үсэг бодож өгдөг юм. Би Мишелийн үсэг засаж өгдөг. Энэ чи стейтийн зам юм билүү? За энэ ингээ софтлекийн төв зам. Витагийн стейт зам. Софтлекийн төв зам. Төв зам дагуу явж гин. Энэ сайхан гараа нөө хөлөө дээш нь гаргацсан машин байж шүү дээ. Йоо. За энэ бол манай хуучин тариг. Манай сүм. Яг энэ цагаан хэсэг ингээд сүм. Дээшээ офис. Ажваа. Игэл мэт. Энд дээр баг аудио юу яах юм бэ дүү? За ирсэн. Манай ерөөсөө харагдаж байна. Энэ манай конференц центр харагдаж байна. Орсод байгаа ч. Энэ хэсгийн зам мам гачаан. Донслогоо ихтэй. Басгээл зам засварт орчихно. Тэг хаас нэг засагдаад байна. За нэг өдөр бичлэг хийгээдсэн охин байна. Уцаа цэнгэлцсэн. Битгуруу гэртээ ирээд унтаж амарч агаад сая сэрээд буцаад гарч байна. Одоо 7 цаг 25 минут болж байна оройны. Одоо гарч жоохон жимс ногоо авна. Би энэ эрх нэгтгэс буюу нөгөөдрөөс эхлээд алюминий детокс хийх гэж байгаа. 7 хоногийн турш 28 ширхэг аль бидэн. Тэгэхээр өдөр тэдэг гэдэг баттаа. Эхний өдөр нь дан алим мэдгүй яаны хач гэлээ. Тэрийг ямар ч байсан. Тэр алюминий диет мит бол биш шүү. Мацаг энэ төр биш ээ. Нилээ дэлгэн биш шүү. Зүгээр детокс гэсэн шүү дээ. Тэгээ Walmart орё гэж бодсон чинь ойрхон Smiths гээд бас нэг дэлгүүр байдаг. Тийшээ орохорлоо. Тийшээ ороод та бүхэндээ сонирхолъё. Хамаг парол бариад өгчих юм гэж.
За бит гурав Смит дараад ирсэн. Жимс нагаага авч байна. Pineapple баггүй. Үгүй. Pineapple үгүй. Үгүй. Тэгээд явчих. За энэ Смитс бол Юта можид 55 Смитс гэдэг чүү 155 гэж. Би угаасаа Google дээр хараад ах шиг байсан. Одоо тэгээд мартчих юм аа. Тэгээд давахстай амар сүрдвэрлэгдэх гаргаж бодсон амар харсан сая. Тэр залуу амар харлаа. Тэг яг хөөхөд бас хараад байна. Тэгээд энтхийн хамгийн том Смитс нь хаана байд ингээд хайсан чи энийг заасан. Тэгээд арууд ирсэн явж байна. Энэ хөгшин мандрин. Сумо мандрин ч. Шоу инээдтэй. Үрчлэгдэх хөгшин мандрин л гэдэг би бол. За үннүүд нэг иймэрхүү байна. Зэн ундаанууд. Ишигээ явлаа. Миний дуртай SpongeBob байна тэр. Ишигээ явлаа. Бэлэн шууд идчих боломжтой пакетлцсан ногоонууд байна. Энд бол ингээ салаатнууд байна. Занд бол ингээ салаатны дрессингүүд байна. Chicken Caesar. Би Caesar салаат нь маш их дуртай. Тэгээ ингээ бэлэн Caesar авснаас хийгээд идсэн намайг хамтан тусдаг байгаа. Энэ бол тэр том нь чи гэдэг чи. Болоо гэж. Болоогоор бол нейтралын сайхан авч байгаа л хин шүртэй. Самар нууд байна. За энэ нэг юм байна. Ваа энэ ч харин статах хэсэг байх ч үү. Гэтэ энэ торт март зүгээр гоё харагдахаас ш. Гачаамттай гачаа. Төм мэднэ нөхөр. Жишээ нь одоо энэ. Энэ минь одоо юу юм бэ? Юу ээ дээр нь одоо. Нөх дэмээ уутайгаа ярьж байна. За цаашаа явцгаая. За хаягжилтууд нэг юмрхөө. Гэлтэйгүр нь хараал. Хаагаад явчихдаг байгаа. Тортилачканууд. Тортилачканууд нэг дургай. Нэг дуртай биш ээ. Энэ ёстой peanut butter-т ёстой харин дургу байсан чи сүүлийн үед харин мэрэгнийг дагаад идээд идэг болоод байгаа шүү. Чэрнэ хайтахан амттай байх ч үлээ. За энд ингээд орой болохоор ингээд жоохон хямдарчдаг зарим махнууд. Орой болохоор хямдард юм уу? Ер нь хямдард юм мэдгүй. Бид гурав голцоо орой орж ирдэг болохоор дандаа л юм сейл гэсэн байдаг юм л та. За одоо жишээ нь бүгдээр харцгаая. Энэ юу гэж юм? Порк гинэ. Гохомох гэдэг юм жижиг нь $10. 35,000 баасар бай. Тэднээс иймэрхүү юм хийдтэй юм шиг байгаамаа. Энэ миний ёстой идэж мэдэж үзээгүй. Ер нь их юу яадаг юм аа. Бигтүүлээ. Идэд идэггүй. Энэ минь амин гоёж бодгоо. За ийм том. Энэ ялтч хамгийн том Смитс нь мөн л юм шиг байна л та. А энэ дэлгүүр бол 1911 онд одоо үүсгэн байгуулагдсан байдаг. Лорензо Смит гэдэг одоо манай одоо сүмийн хүний дэлгүүр байгаа. Тийм юмнууд амар чихэртэй ёо бүр битүү чихэр одоо энэ мэднэрийг яаж ингэж иддэг байна. Би өстэй энийг бүр идэж чадахчгүй юм байлээ. Төрсний дараа энийг авчирж өгч байсан. Мишель.
Тэгсэн зүгээр идэж чадахгүйсэн шүү дээ. Амар чигтэй. Йоо. За өөр энэгээр юу вэ? Тэнтний хорсоор яриад байгаа хүн явж штэ ямар гоё юм бэ. Би тэгж байгаа та нарт гоё юм ярьж өгнө заяа. Энэ нэг юм 3 үсгтэй юм нэг шар тэмдэг байна уу? Энтэй ийм тэмдэгтэй юмнуудыг өнгөө авч болдог байгаа гэдэг талаар. Хүрснө. Yeah, she's older than you Ямар хөргий. Give you kisses. You nervous? Хөргий байна өнөхөө. Зэмэр хүмүүд авлаа. Хараад хэд басныг нь та бүхэндээ сонирхуулъя. Чүү чүү. Марта видео кол хийж. Юу вэ, Мэрин? Мэрин. Оо, харин тий. Оо, за. Яг мэрийг заа. Гэдэг. За энд ингэж хөргөгчөнтэн сайхан бид нарын одоо нөөрөн дээр нөөр зордог юмнууд хөр. За хөргөгчл хэлж штэ хөлтөөгч тэгвэл бүр яад. Нийтдээ хөргөгчл харагдаад байгаа зү. Ингээд байж яадаг байх ч юу? За ер нь гарцгаая. Энд чи одоо бүр хөөрхөн том юм байна. Би өмнө ч орж иржсэн л да. Нэг ингэж сүрхий тогтож явж байгааг болохоор анзаараагүй л юм байна л да. Одоо хүүхдийн нэг D витаминочка аваад тэгэд гарсгай. Ямар хүүрх юм бэ? За дараагийн хүүхд охин хий да. Зүгрэж байгаа. Огтотчтой ховцсонд зүгээр янзын сонголттой байдсан байх ч үлээ швэ. Хөөх юм аа. Стах хөөх. Тэр энэ одоо юу юм бэ? Байлаас 3 сар чих шиг. Иймэрхүү юм өмсөжсэн гэхлээр нэг тэр байдаг. За яг мэрэгэн давхтай байсангүй. Энэ одоо ууж байгаад энэ байгаа юм л да. Гэсэн чинь одоо арай өөрийг жоохон томорцсон болохоор өөрийг өгөхгүй тахгүй. Гэсэн чи алга. За гарцгаая. Яна энэ ч одоо бүр оройны 9 цаг өнгөрсөн байна шүү дээ. Өнгөрөөгүй яг 9 цаг болчих. Гэрэл дээрээ ахтлаа орсон юмсан. Гард ирсэн чи уже харах болцсон байна шүү. Энэ нөгөөс мэдсэж байна. За гэрийн зүг. Гэтэн годом. Өндгөө урд авчи. Ой. Яжена. Гэтэр хөнөх. Тоодгүй. За энэ нэгсэн харагдахгүй байгаа хөө. Битгуур хадаараад хажуутлын гэрийн ойролцоо байдаг парк руу орж ирсэн. Тэг энэ ч жоохон салхилж байгаа одоо буцах гэж байна. Харих гэж байна. За гэртээ ороод ирсэн юмнуудаа ингэж сайхан жимбитлэн сайхан ширэн дээрээ гаргаад тавьчлаа. Ийм юмнууд авсан. За энэ их гоё юм болсон. Энэ байна шүү дээ. Нийт 93 болсон. Тэрнээс 40-ыг нь л төлсөн. 52 нь өнгөө гэх юм уу да. Энэ тэнд яваад байгаа энэ хүүхдэд зориулсан нэг юм карт гэдэг аахгүй. Тэгээ тэрэнд нь юм хүнс мас авч болдог юм бийдгийг. Тэгээ тэрнийхэн бүтээгдэхүүнүүдэнд дийлэнх нь. Одоо энэ ногоо жимснүүд тэр чигтээ орчиж байгаа. Энэ 3 орчиж байгаа. Энэ бяслаг орж ийн, өндөг орж ийн. Энэ ороогүй. Энэ
томатын жуус орж ийн, цаатлын алюминий жуус орж ийн. Тэгэл өөрөө мөнгөөр авсан. За энэ нэг шамполог байна, шампон байна. Энэ нэг Мишелийн усандаа найруулж уудаг юм байна. Тэгэл тэр Аризона байна, дөрөв шиг. Тэгэл болоо юм шүү. За энэ нэг $93 болж байна. Та бүхэн ханшинда сайхан үржүүлээд Монгол мөнгөөр хэд болох нь бодоод за иймэрхүү юм Монголд авах юм бол хэд болох юм? Сайн мэдэхгүй байна. За юу юм бэ л да сая гэс калькулятороор бодчихлоо л да. 320,000 болох юм байна. Тэнгүүт 132,000-ын өөртөө гаргаад 182 үлдэж гэнэ цаатал. Тэрийг нь нөгөө улсаас нь аваарэ гэдэг үг байгаа юм байна л да. Чин болж байгаа юм байна. Гэр оростой сайхан дэлбэрээд байдаг шүү дээ. Баяц.